За намайг Эрдэнэ Очир гэдэг Улаанбаатар хотын харьяад 57 настай их хүн байна. 20 жил уулуурхайн салбарт ажиллаж ирсэн. 2023 оны 3 сард анхны хавдар гэдэг өвчнөө одоо онцлоод мэдсэн байгаа. Урд нь л мэдээгүй байсан л да. Тэгээд нэг өдөр нууд банк хөдөө ажилд уулуурхаар явдаг болохоор охин маань дуудаад аав явах гэж нэрийг нэг үзүүлээд таач ийшээрээ үзүүлээд таач эмнэлэг дээр юу авчлаа, номер авчлаа гэхээр заагаад очиод охинтойгоо үзүүлсэн чинь хавдарыг гараад иртээ. Хавдар судлалын үндэсний төв хүчээдэг тэнд л мэдээж ирнэ шүү дээ. Эндээ ирээд эмчтэй үзүүлээд энд бас нөгөө их олон хавдар гэдэг нь баталгааж игдсэн л та. Тэгээд эмч маань Эрболот гэдэг эмчээдсэн байд юм аа. Хагадгааны өмнө тэр эмчтэр их явсан. Тэр эмч маань нэг хавдар байсан бол эдгний хавдар шүү дээ. Нэг хавдар байсан бол ингээд ухаад авчирна гэсэн. Манай хоёр байвал тайраад авчирна гэсэн. Таних чи ийм олон хавдар байгаа болохоор эдэг шилжүүлэн суулгах уу, тэгжээж л одоо удаан насна гэсэн нэг тийм нэг шийдлийг хийж өгч байгаа. Тэгээд эдэг шилжүүлэн суулгах гэхэр чинь мэдээж өөрийн хамаатан садан ойр төрлийн үр хүүхдүүд нэгэнд байж таарна да. Хоёр охтоо шинжилгээ өгөөд дүү бас өгөө тэгээд дүүгийнх хэрэгтэй дүү. Дүү тэнцээд эдэг шилжүүлэн суулгахаар болж эдэг шилжүүлэн суулгахын өмнөх эмчилгээ эднэрт хамрагдаа тэгээд одоо 3 сард уншлагадаад 8 сард эдэг шилжүүлэх хаалганд орсон. Жил 6 сар болсон явж байна. Хаалганд орсны дараачаас нөгөө энэ эдэг шилжүүлэн суулгах асар том баг шүү дээ. Энэ багийнхны дунд чинь хооллолтын, дасгал хөдөлгөөнийх эднэртэй чинь бүгдээр хамтарч ижил ер нь явна л та. Тэр хөдөлгөөний дасгалуудыг тэр хооллолтын багтаа хамт ингээд явж ижил одоо жил хэдэн сар болсон байна. Тохиолдсон юм аа хүн өөрөө мэддэм байна. Ухаан одоо эдэгний хавдар гэж мэдээгүй байсан би одоо энэ талаар ямар ч ойлголцгүй байлаа шүү дээ. Хавдар судлалын үндэсний төв дээр иржээж ийм эдэг шилжүүлэн суулгадаг гэдгийг ийм том баг ажилтдаг гэдгийг л тэгээд энэ том багийнхаа хүчинд энэ мундаг хүмүүсийн ачаар ямар ч байсан хаалгаа маань амжилттай болцоод хаалгааны дараах багийнхантайгаа хамтарч ажиллаад ингээд үдэ зэрэгтэй явж байна да. Одоо тэднийхээ хэлсэн зааврын дагуу ер нь явсан дээр юм билээ дээ. Хавдар гэдэг чинь заавал хүн болгондны тохиолдолд хүсэж байх хэд биш. Тийм шийдлүүдийг ингээд сайхан эмнэлгийн үйлчлэгээ эднийг аваад үзүүлээд харуулад ямар юм билээ шүү. Өөрийнхөө эрүүл мэндийн боловсролыг шийдээд өөртөө анхаарал тавиад явна гэдэг чинь өөрийгөө биелүүлж чинь гэсэн үг. Тэгээд дараа нь өөр хүүхдийнхээ өмнө ч гэсэн хүлээс өөрийгөө биелүүлж чинь бас нэг өөрийгөө биелүүлээд яваад байвал хэн нэгэнд бас төв цэрэгдэл дараа авчих нь хамаагүй баг шүү дээ.